439 жуулчин Оросын агуу Волга мөрний голд зугаалах тийм завин дээр зугаалж байсан. За энэ хэргийг ижил мөрний махан тэрэм гэж нэрлэдэг. Бид Сталинградын тулдааны талаар яриаггүй. Харин ижил мөрөн дээр болсон аимшигтай ослын талаар ярих гэж байна. Зөвлөлтийн Титаник гэж бас нэрлэдэг. Титаникийн ослыг санагдуулна. За амьд үлдсэн хүмүүсийн ярьж байгаагаар бол энэ тэндүү тасарсан цогц, биеийн хэсгүүд, хэн танигдгаа болсон цогцсууд олдсон. Үнэхээр нүд хальтрам аимшигтай байсан гэсэн ийм ярьцлагыг өгсөн байдаг. 439 жуулчнаас 176 нь газар дээр нас орсон. Фрим подкастын босон явдал дугаар эхлэхэд инхүү бэлэн боллоо. Хүмүүрийн зөвлөх харилцсан мэдлгүй. Зарим нь зөвхөн өөрийгөө ялахыг хүсдэг бол. Зарим нь өрсөлдөгчөө ялахыг. Нэгдмэл байхыг. Мөрөөдөлдөө хүрэхийг. Өөрийгөө бусдад батлан харуулахыг зорж байдаг. Харин таны зорилго юу вэ? Triton Sport. Хэвлэлтэй спорт хувцсны үйлдвэр. За өнөөдрийн бидний ярих сэдэв зөвлөлт бодулсан. За Оросын түүхэнд хамгийн том голын круиз аял гэж ярьдаг шүү дээ. Гол мөрний круиз аял дээр одоо болсон амшигт хэрэг байгаа. Олон асуултыг үлдээсэн. Зарим нь бол одоо болтол хариултгүй байгаа. Ийм хэрэг байгаа. За энэ хэрэг рүүгээ орохоос өмнө биднийг дэмждэг. За манай одоо суугийг дэмждэг, талархлын товч дарддаг эрхэм хүнд үзэгч та бүхэндээ талархснаа бас илэрхийлье. За ингээд хэрвээ манай сууг та бүхэн subscribe даж нэгдэх юм бол 5 дахь өдрийн дугаарыг алгасдаггүй үзэх юм боломжтой байгаа. 7 хоног болгоны 5 дахь өдөр 12 цагт манай шинэ дугаарууд бас ордог байгаа. За мөн биднийг дэмжиж ажилладаг оюуныг дэмжигч байгууллага Supply Chain-д бас талархснаа илэрхийлье. За ингээд энэ хэргийг бүгдээрээ нэг сөхөж үзье. 1983 оны 6 дугаар сарын 5-нд зөвлөлт бод улсын голын тээврийн түүх, за одоо Оросын гэж ярив те, хамгийн аимшигтай ийм харамсалтай хэрэг Волга буюу ижил мөрөн дээр болсон байна. За энэ ижил мөрний бэлчээр гэдэг газар ер нь их сонирхолтой газар л да. Олон зуун мянган жигүүртнүүдийн цугладаг ижил мөрний бэлчрийг бол 3 талаас нь хуурайдал одоо хагас заримдаг цүл хүрээлдэг. Ижил мөрөн нийл мөрнөөс 3 дахин богино боловч усныхаа хэмжээгээр бол бас шаггүй их. Эндхийг одоо тэнгэрийг одоо цэлмэг өдрийн тоон олон бүлээн дулаан устай тул урмал загасаар нэлээд баялаг. 50 зүйлийн загастай 250 зүйлийн шувууд байдаг. За эндээс бол мэдээж цөөнгүй хэсэг нь одоо улаан номонд орчихсон. Тоодог, тогруу, хотон, галуу, нугас, гургуул гэдэг олон янзын шувуу байдаг. За 1919 онд бол ижил мөрний бэлчрийг дархан цааст газар болгож байгуулсан нь шувууг хамгаалах зорилгоор байгуулагдсан. Энэ ч үр дүнгээ өгсөн. За энэ ижил мөрний бэлчрийн хамгийн гол гайхамшиг бол тэр лянхуа цэцэг. За тэгээ түүнтэй холбоотой тэр ганц бүрийн домгууд байдаг. За 80 см голчтой тийм аварга навчнууд бас энэ дээр нусан дээр нь хөвж яваа харагддаг. За тэгээд мэдээж энд нэг аимшигтай том саад байдаг нь бол шумуулууд. Тэгээ ижил мөрний шумуулууд бол үнэхээр аимшигтай байдаг. За Александр Суворов. Энэ бол хөлөг онгоцных нэр. Энэ эмгэнэл явдал 1986 оны 6 дугаар сарын 5-нд Ульяновск хотоос холгүйхэн болсон байна. За энэ хөлөг онгоц бол Ростов-на-Дону гэж ярьдаг тийм. Ростовын Доны Ростов гэж ярьдаг. Эндээс Москва руу чиглэл төлөвлөгөөт аяллаар явж исэн байна. За энэ бол тухайн үедээ маш орчин үеийн тог тухтай ийм хөлөг онгоц байсан байна л да. За энэ маршрут нь бол ингэж явж байгаа. Ростовоос гараад замаараа бол тэр Татарстаны тэр Казан, за Куйбышев ч одоо самаараа болцсон тийм. Саратов гэдэг хотуудаар ингэж дайраад ерөөдөө круиз аялал байхгүй. Одоо нөгөө Европт ч Эльба мөрний круиз аялал гэдэг хийдэг шүү дээ. Одоо Америкт бол Миссисипи мөрний круиз аялал гэдэг шиг ижил мөрний круиз аяллыг бол зөвлөлт бод улс үед хийдэг байсан байна. За энэ Александр Суворов гэдэг энэ хөлөг онгоц бол юу байсан бам л да. Чехословакт үйлдвэрлэгдсэн тухайн үедээ бол нэлээд орчин үеийн ийм одоо хөлөг байсан байна. За зорчигчдын дийлэнх нь Донбассын нүүрсний салбарын ажилчид байсан. За тэгвэл тэнд бол Кавказын хүмүүс байсан, за Сибирээс хүмүүс ирсэн, Львовоос хүмүүс ирсэн. Ер нь бол хүмүүс бол байсан байгаа. За тухайн үед бол яг тэр өдөр бол ижил мөрөн дээр орой болж исэн.
баг зэрэг бүлээн салхиулээгээд олон амрагчид бол тэр одоо хүчрхэг голын намуухан усан дээр тэр нар жаргахыг харж бишрэхийн тулд дээд тавцанлаа бүгд гарсан байна. За энэ үед бол Александр Суворов маршрутынхаа талаас илүүг нь туулчихсан явж исэн байна. За ижил мөрний ландшафтуудын сэтгэгдэл шумуулын одоо шумуулууд гэсэн одоо юу гэсэн баг юм л та. Одоо шумуул ихтэй байсан гэсэн хүмүүс бол тэн дээр байрлаад тэгээд одоо тэр одоо гайхамшигтай үзэгдлийг бол үзчихсэн байна. За ер нь бол яг тэн дээр гараад цаг орчмын дараа хонхны юм жигнэх чимээ сонсогдсон байна. Тэр нь бол Ульяновск хотод ойртож шүү гэдгийг тохиог өгсөн байна. Ульяновск гэдэг маань Владимир Ильич Ленины төрсөн хот. Ульянов гэдэг чинь жинхэнэ нэр шүү дээ. Тэгээ Ульяновск гэж тэр хотыг нэрлсэн. За тэгээд тэр Ульяновскийн гүүр байгаа юм л да. Тэр гүүр бол ингээ харанхуйгаас тодорч гарч ирсэн байна. За цагийг тэр задгаа тавцан дээр өнгөрөөж байсан зарим хүмүүс бол кино гарах цаг болчихсон учраас юу яасан ба. Зарим нөгөө нэг кино үзэх хэсэг рүү орсон баг. За тэгээ кино үзэх хэсэг рүү ороод ингээд суусан дээр нэг хэсэг хүмүүс ингээд үлдсэнтэй тавцантай. За тэгээ удалгүй кино хийснээс 30 минутын дараа бол аимшигтай юм. Гүүр ингээд нөө хөлөг онгоц нийгэмтэй ингээд мөргөлдөг чимээ гарсан. Тэгээд юу болсон гэхээр Ульяновскийн гүүрэн доогор нөө хөлөг онгоц чинь Александр Суворов чинь мөргөхөд яг тэр дээдлийн хэсэг ба штэ. Дээдлийн хэсгийг бол ингээд аврах том сэлмээр ингээд цавцсан юм шиг зүгээр ингээд хэрчээ гарцсан баг. За тэн дээр бол нийтдээ нэг 176 орчим хүн байлж исэн. Бүгднийг ингээд хэрчсэн. За энэ бол үнэхээр одоо аимшигтай осол болсон байна. За зарим нь одоо тэр аялагчдын ихэнх нь бол юу босныг ч ойлгох цаа байгаагүй. Тэгээд тэр даруйдаа бол нас орсон байна. За Александр Суворов гэдэг энэ хөлөг онгоц гарамтай маш хүчтэй мөргөлдсөний улмаас тэр байгууламжийн тулгуур хэсэг эвдрээд одоо яг дээр нь бас ачааны галт тэрэг зогсож исэн байж таарч байгаа. За ингээд ачааны галт тэргийг мөргөө тэр ачааны галт тэрэг нэлээд эвгүй байлдраад энэ гүүрний тулгуурууд нь муурайгаад тэгээд аз болоход тэр ачааны вагон дээр байсан тэр нөгөө айгу том юм цистернүүд байгаа байхгүй ёнгоснууд те ингээд тавьцсан нөө шатхуун ачдаг. Тэд нар хэрвээ унаад янз бүрийн байдлаар дэлбэрсэн бол бүр аимшигтай зүйл болох байсан. Гэхдээ тийм зүйл бол одоо азар болоогүй гэж байгаа. За гисэн идэж энэхүү аимшиг нь бол зөвлөлт бодлуулсан төхөндөх гол мөрөн дээр болсон одоо хохирогчдынхаа тоогооч тэр хамгийн аимшигтай томоох хэмжээний ослуулсан байна. За 1970-ад он бол зөвлөлт бод улсын аялал жуулчлалын одоо ер нь нэлээд бүүн болсон үйл дээ. Яг нөгөө 40-д он ч дайн дуусаа 50-60 он ч эдийн засаг нэлээд гайгүй болоод ингээд 70 онд бол хүмүүс аялж гисэн байна. Гэхдээ ер нь бол ингээд нөгөө ижил мөрний дагуулын круз аяллууд нэлээд явдаг болсон. Гэхдээ эн чинь их үнэтэй. Ер нь бол юу яасан байгаа юм л да. Энэ аялал бол нэг 2-7 хоног үргэлжлэдэг гэж Arches Archive гэдэг манай их сурвалжуудын нэг тэр бол англи хэл дээр 21 хоног үргэлжлэдэг гэж байгаа. За нөгөө Архив X гэдэг орсуудын хийдэг подкаст дээр бол 14 хоног үргэлжлэдэг. Ерөнхийдөө нэг 14-өөс 21 хоног үргэлжлэдэг ийм одоо аяллаа чиглэл байсан байгаа. За энэ дээр юу яасан ба энэ тасалбарын үн бол 430 рубль. За энэ тухайн үед бол маш үнэтэй. Гэхдээ энд нөгөө нэг аялж байгаа хүмүүс ихэвчлэн юу яана л да. Өөртөө бүх мөнгө гаргахгүй зөвхөн 3-ынхаа нэгийг л гаргана. Үлдснийг нь бол нөгөө ажилчдын холбоо өдр гаргадаг. Тэгээ энэ яагаад ийм учиртай гэхээр нөгөө одоо шилдэг ажилчид хөдөлмөрийн бааtruуд тийм хүмүүсийг одоо нэг шагнах маягаар аялуулдаг гэсэн учраас тэр хүмүүс нь бол ингээд одоо энэ 430 рублийнхаа 3-ны 1-ийн л өгнө 30% л өгнө үлдсэн 70% нь бол ажилчдын нэг юу гэдэг лээ үйлдвэрчний эвлэлээр нь гаргадаг. Нам засгаас нь гаргадаг байсан баг. За тэгтээ бол мэдээж энэ аялалд явна гэдэг бол маш их очир дараалал үүсдэг. Одоо манайхаар бол арын хаалгатай, танил талтай хүмүүс нь л одоо билетийг авч ордог. Тийм байсан бол тухайн үеийн зөвлөлт бод улсын дундаж ажилчны цалин бол 214 рубль байсан баг. Тэгээд энэ аялалд бол ингээд яг энэ маршрутын дагуу энэ аялал бол явсан баг. За яг энэ эмнэлт явдал болохоос өмнө Ульяновск хотод Ленин мэндэлсний 110 жилийн хойг тэмдэглэсэн байна. За тэгээ мэдээж энэ үед бол нэг гүүрийг сэргээн засварлах ажлууд бас нэг өрнөсөн байна л да. За Александр Суворов гэдэг энэ хөлөг онгоцын үед бол Ульяновск хотод тодорхой хэмжээгээр саатахгүй шууд өнгөрөөд явах юм төлөвлөгөөтэй байсан байна. За энэ үйл явдал болсноос 28 жилийн дараа тэр Лизия Хлопоняна гэдэг эмэгтэй бол энэ одоо үйл явдлыг дурсаж ярьсан байна л да. За ಈ тухайн үед бол 1983 онд энэ хүн бол одоо зааварлагчаар ажиллаж исэн. Тэгээд хотын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нэлээд хяналт тавиад аврах ажиллагаа зохион байгуулахад хамгийн түрүүнд оролцсон. За энэ эмэгтэй дурсамжаас нь харахад бол гүүр бол тодорхой газар нутгаас шалтгаалаад тэгээд нэг гүүрийн баригдсан тийм стандартын дагуу баригдаг юм шиг. Нэг юу өндөр
Одоо гүүрний нэг талын тэр тулгуурууд нь арай өндөр, нөгөө талын тулгуурууд нь арай намхан байна. Тэгээд Москвагаас ирж байгаа крузууд болохоор яг тэр өндөр хэсгээр нь явцдаг. Нөгөө тал болохоор яг намхан учраас бас ингэж гардаг байсан байна. Тухайн үед яагаад ч юм юу болсон юм бүү мэд яг тэр намхан хэсгэр нь ингэж орчихсон. За тэгээд тэр бол за аимшигтай хэрчилт болох энэ одоо нөхцөлийг бол бүрдүүлсэн байна. За ер нь бол энэ гүүрийг мөрөхдөө суваар хөлгөн онгоц бол маш хурдтай явж ирсэн гэдэг тодорхой байна. За тэгээд тэр олон амрагчдад байрлаж ирсэн дээд тавцан бүр нураасан. За тэгээд тэнд бол маш олон хүмүүс нас ороод зарим цогцсны хэсгүүд нь шийдэгдээд хамгийн холоо олдсон 200 км зайтай ингээ урсаад явцсан тэгээ олдсон ба. За энэ гүүрний хувьд бол 1916 онд байгуулагдсан. Тэгээ тухайн үед бол империал буюу эзэн хааны гэж нэрлэгддэг байсан ба. Иргэний дайны үед бол энэ гүүрийг бол цагаан амгалагчид цагаантнууд гэж ярьдаг ч. Цагаантнууд бол ухрах үедээ хэсэгчдэд илбэлсэн. Тэгээд дараа нь бол дайны дараа сэргээгээд 1958 онд л нээж гисэн ба. Тэгээд ер нь бол энэ гүүр бол нэлээд эмзэг байгууламжид тооцогддог байсан. За тэгээд цаг одоо харуул хамгаалт бол нэлээд ажилтдаг байсан ба. За гүүрийг бол сэргээж барьсны дараа засварлах ажлууд нэлээд өрнөсөн. Тэгээд эн чинь бас юу яаж байгаа маа? Ижил мөрний усны түвшин ингээд нэмэгдээд багасаад иймэрхүү байдлаар нэлээд явдаг байсан ба. За тэгээд тэр харамсалтай өдөр бол Александр Суворов Ахмад Владимир Клейменов гэдэг хүн Ахмад нь байсан. Тэгээд мөргөлдөх үед Ахмад бол гүүрэн дээр юун дээр биш бүхээгт бүр доор байсан. За тэгээд байцаалтын явдлын тодорхой болсон. Тэгээд Ахмад бол өөрийнхөө туслахт үүргээ хүлээлгэж өгөөд тэгээд өрөөндөө орсон ба. За тэгээд навигатор гэж ярьдаг чинь орсуудтай нэг Евгений Митченко гэдэг хүн бол хяналтын өрөөнд бол үлдсэн. Энэ эмгэнэлт явдлаас хэдхэн минутын өмнө бол Андрей Уворов гэдэг залуу бас тэнд очисон ба. За ер нь бол яг энэ осол болсны дараа нөгөө буруутныг хайштай. Тэгээд экипаж буюу багийнхан те одоо хөлөг онгоцны багийнхан энэ үед яагаад одоо ингээ гүүрлөө хитрхи ойртож байгааг анзаарсангүй вэ? Тэгээ гүүрэн дээрээс тэр байрлажсэн манаач юунууд хамгаалагч юунууд дохоо өгсөн баахгүй дууд дохоо мохоо ингээ буужгаар дууд дохоо өгөхөд ерөөсөө тийм ерөөс хариу үзүүлэг байгаа. За тэгээд нөө КГБ-ийн дээр орж иж байгаа. КГБ-ийн шалгалт явуулаад за энэ нөхдүүд ер нь ууж идсэн байх талмаа хаталтай алийг бүгдийн шалгая гэдэг. За шалгалтын үед бол тогооч охин залуухан энэ 19 18 19 тохом. Тэр хүний төрсөн өдөр болохыг олж мэдсэн ба төрсөн өдөр болсныг. За ингээд шалгаад одоо нөгөө яг нэг арх уусан байх магадaltaй эдрийг сохтууд байгаад ингээд хариуцлага алдсан байх магадaltaй гэд шалгасан байгаа. За тэгээд Надежда Чалой гэдэг охины төрсөн өдрийг бол ямар ч байсан нэг тодорхой хэмжээнд тэмдэглэсэн байна гэдэг нь тогтоогдсон байна. За ямар ч байсан тэр Уваров Митченко нар бол ухаантай байсан. Тэгээд нөгөө нэг өвчнөд сайн гэд хоорондоо бас ярьж байгаа. Тэгээд ямар нэгэн байдлаар нэг арх марх уусан юм шиг байна. За энэ дээр Александр Суворовын тэр мөргсөн гүүрийг тэр яасан баг юм л да. Тэр Леонид Багров гэдэг хүн энэ дээр бас ажиллаад Сергей Ермаков гэдэг хоёр хүн ажиллаад 2004-өөс 2010 онуудад бол юу байсан юм л да. Дурсамжаа бол хуваалцсан баг. Тэгээ тэр хоёр бол төмөр замд ажилладаг байсан. Нэг нь сүүлд юу болсон баха? Куйбышев хотын дарга болсон байдаг баг шүү. Тэгээд нүүрсний одоо үйлдвэрийн ажилчид маш их нас барсан нь бол аимшигтай байсан. Хүмүүсийн цогцыг харахад бол нүд тайлтран байсан гэж бичсэн байдаг. Тэгээд нөгөө танихын тулд хэн бэ гэдгийг таних тулд цогцуудыг хэсэг хэсгээр цуглуулах юм ажил өрнөсөн байна. За тэгээд юу яасан юм л да. Мөргөлцсөний дараа тэр гол руу амьд унсан янз бүрийн хүмүүс ингээд бүгд очсон. Тэгээд бүгд бас ирэг дээр гарч чадаагүй. Зарим нь ингээд унаад яасан учраас живж нас орсон хүмүүс нэлээд байсан. За тэгээд голын хүүтэн уусанд бас осгож нас орсон хүмүүс нэлээд байсан. За тэгээд зарим хүмүүс бүр амиа орлсон байдаг. Зарим багийн гишүүд нь одоо ингээд бүр тэр юуг даахгүйгээр. Тэр нөгөө тэнд нас орсон хүмүүсийн нэгнийх нь ээж Уваров гэдэг тэр дийсэн баг. Хүүгийнхэн цогцноос бас нэг боолгуулсан барьсан тийм уул мороос олдсон гэдэг. Тэгээд энэ бол мөргөлцсөний дараа биш мөргөлцсөний өмнөхөн болсон байна гэдэг. За тэгээд ер нь тэнд ингээд нэг асуудлууд үүсчээ гэдэг нь тодорхой болсон байна. За гамшиг болсны дараа маргааш нь хөлөг онгоцыг тухайн үед бол тэр Заволжскийн дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга Вячеслав гэдэг хүн шалгаад за тэр ресторанд байсан хүмүүсийг нэлээд шалгасан байна. Тэгээ хожим нь бол яг мөрдөн байцаалтын явцад багийн гишүүдийн
ихэнх нь бол тэр төрсөн өдрийн үйл ажиллагаанд оролцоогүй. Тэгээд Ахмад тэргүүтээ цөөхөн хүмүүс бол тодорхой хэмжээнд оролцсон гэж үзсэн байна. За тэгээд Людмила гэх тэр хөлөг онгоцон дээр юу Ахмадын охин Людмила бол гэсэн байна. Хөлөг онгоцон дээр ямар нэгэн баяр бол болоогүй. Ослын дараа яг нэг тэдний зэн олдохдоо согтуу олдож байгаа юм бол зарим баг гişүүд. Тэгээд ослын дараа нөгөө сэтгэлээ тайвшруулахын тулд айцаа дарахын тулд арх уусан байсан. Тэрийг нь одоо ингэж арх ууж ийсэн мэтээр тайлбарлаа гэх мэтчлэн ингээд тэр одоо бас ингээд эсэргүүцлүүд илэрхийлж байгаа юм л да. Тэгээд манай аавыг одоо ингээд энэ бүйл явдлын буруутан болохын тулд бүх хүчээр ажиллаж оролцож байна. Энэ бол одоо бас шудраг биш юм байна гэсэн ийм зүйлийг бол ярьсан байдаг. За ослын дараа бол мэдээж тэр Владимир Перешков гэдэг хүн бол шууд яасан байгаа. Одоо тэр хөлийг Ахмадыг бол байцаасан байгаа. За тэгээд тэр нөгөө нэг хүмүүсийн тэр дурсамж болгоо ярьж байгаа зүйлс нь ерөөсөө л ингээд хүний одоо мах одоо юу гэдэг ингээд хэсгүүд ингээд энэ тэнд тарчсан одоо хин юун мэдгэдэггүй тийм байдалтай амар байдалтай байсан гэдэг бол нэлийн одоо хүмүүс одоо тэр юун дээр бол ярьсан байгаа юм л дурсамжин дээр бол ярьсан байгаа. За Георгий Демилов гэдэг КБГ-ийн мөрдөн байцаагч бол тэр өдрүүдийг бас дурсаж ярьсан байдаг. За гар хөлн хугарсан янз бүрийн бас нэг 176 хүн чинь өгцөн байгаа шүү дээ. Тэрнээс гадна 64 хүн бас их хүнд гэмтсэн байдгийг бол олж мэдсэн байна. Тэгээд тэр мах цусны үнэр бол агаарт хөглөрч одоо амар үнэртэй байсан гэдэг тухаас бичсэн байгаа юм л да. За эмнэлгийн тусламжийг бол амьд үлдсэн хүмүүст бол үзүүлсэн. Тэгээд хамгийн сонин энийг цаашаа өргөжлүүлэх сонирхол байсан гэж. Зарим бүр ингээд юу ялдаг бүр ингээд аяллаа дуусгач л да. Ийм осол болсон ч хамаагүй ингээд бүгд аяллаа дуусгач та гэж тэгж хилээ зогсож байсан хүмүүс хүртэл байсан гэж байгаа. Тэгээд тэрнийг нь одоо бас хүмүүс нэлээд гайхаж тэмдэглэж үлдээсэн байдаг. За энэ дээр нэг сонирхолтой тохиолдод байгаа. Нэг эмгэн одоо яг дээдлийн давсанд байсан дээр одоо нэг хэрчүүлж байгаа хэсэг бааш. Тэнд сууж ирсэн нэг эмгэн ач хүүгээ чи доороос очоод хөнжил аваад тэр би даараад байна гэдэг. Яг нэг мөргөлт болохоос өмнө. Тэгээд хүүн доошо буухад мөргөлт болсон. Тэгээ хүү аврагдсан байгаа. Хүү бол ингэж аврагдсан. Эмгэн бол мэдээж одоо тэнд байж байгаа. Эмээ нь бол нас барсан. За бас нэг хэрэг гарсан тэр нэг Армени одооны Армениас ирсэн тэр нэг хүн юу яасан байгаа юм л да. Нөгөө амжааг байгаа, хоцорсон байгаа. Тэгж жагаад хоцорчингуудлаа машинаар давхиад жагаад яг тэр мөргөлт болохоос өмнө эхнэр 3 хүүхдэд тэнд суулгасан байна. Тэгээд яг тэр мөргөлт болох тэгээд суулгаад амжлаас суулгачлаа ашгүй одоо ингээд аялалтаа ямар ч явчлаа гэд тэгээд маргааш нь бол аимшигтай дуудлага өөрт нь ирсэн л дээ. Өөрөөр эхнэр 3 охин нь бол яг тэр нөгөө мөргөлдөг хэсэгт байж хэрчүүлж бас таарсан байна. За тэгээд иймэрхүү жишээнүүд бол зөндөө байсан байна. За нийтдээ энэ онгоцонд 439 хүн байсан. За үүний 349 жуулчин, 35 рестораны ажилтан, 55 багийн гишүүд байсан байна. Энэ эмгэгдлийн явдлын улмаас 176 хүн нас барсан. За 64 орчим хүн бол янз бүрийн байдлаар бол гэмтэл бэртэл авч эмнэлэгт хүрэгдсэн байна. За улс төрийн одоо мэдээж ослын шалтгааныг тогтоох үр дагаврыг арилгах энэ одоо ажил бол мэдээж өөрнө нь. Тухайн үед бол сайд нарын зөвлөлийн 1-р орлогч дарга байсан Гейдар Алиев гэдэг хүн одоо энэ дээр маш сайн ажилласан байдаг. Одоо энэ хүнийг бол энэ хүний нэрээр нэг Ульяновскийн төв талбайг нэрмжит болгож нэрлсэн байдаг. За тэгээд голын дээгүүр шинэ гүүр барих ажлыг эхлүүлсэн байгаа. Гүүрийг одоо илүү өндөр болгох энэ ажил бол явагдсан байгаа. За тэгээ усны түвшин нэмэгдэнэ гэж тооцоод илүү өндөр барих юм зүйлсийг бол хийсэн байгаа. За ингээд 2009 онд энэ гүүрийг бас нэлээд сайжруулж засварлаж ашиглалтанд оруулаад тухайн үед ерөнхийлөгчийн нэрмжит болгож зарласан. Тухайн үед бол Оросын холбооны улсын ерөнхийлөгч хэн байсан шүү дээ. Дмитрий Анатольевич Медведев байсан тий. За энэ дээр бас Азербайджаны ерөнхийлөгч бас их оролцсон байдаг. Тэр гамшигын үед бол юу яасан баам л да. Тэ нөө буруутангаа олно шин Ахмадыг буруутгах нь тэнд бас арх марх ууж исэн тэр экипажийн хэсэг гишүүдийг буруутгаад за тэгээд энэ шүүх ажиллагааны үед бол Ахмад бол 20 орчим килограмм турсан гэж байгаа. Тэгээд ер нь бол охиных нь ярьж байгаа бол зүгээр л ясаарс болж хуурсан манаа гэдэг. За тэгээд 25 жил маш сайн ажилласан өөсгийгөө ажлын амжилт бүх талархал гэрчлэгийн зэрэг тэр даруй одоо мартагдсан. За охиных нь хэлж байгаа бол ерөөсөө байцаалтыг бол маш хатуу ширүүн нөхцөлд явуулаад за тэгээд дэж нэг мөргөлдсөний дараа Ахмад чинь амьд үлдээд завтай гараа авчиж байгаа шүү дээ.
Тэнгуү зарим хүмүүс ч нэг Ахмад бол заавал онгоцондоо байх хэвээр нэг өсөндөө ингээд хүнд байдлаас цухтаасан хулчгар эдэргээд ингээд одоо нэг Ахмад руу бас нэлээд дайрсан. Энэ Ахмад бол юу яасан байдгийг буруу таад гэж тооцогдоод 10 жилийн хорих ял аваад 5 жилийн яг биеэр идлээд тэгээд шоронгоос суллагдсан. Тэгээд шоронгоос суллагдсныхан дараас нийгмээс нь одоо энэ үнэлүү маш их дайрч доромжилж ирсэн учраас 2 жилийн дараа бол Ахмад нь бол амиа орлсон байдаг. За тэгээд ийм одоо харамсалтай үйл явдал бол зөвлөлтийн Титаник гэж ярьдаг те. Ийм зүйл бол одоо болжээ. Тэгэхдээ яг энэ хэргийг судалж байхад бас нэг зүйл тодорхой болсон нь бас яг ийм мөн тооны хүмүүс Оросын хар далаа дээр одоо хөлөг онгоцтой аялж яваад живсэн ийм хэрэг гарсан байдаг. Энийг бид нар бас дараагийнхаа дугаар дээр судалж байгаад ярина. За энийг бол харин судлаачд бол санал нэгтэйгээр бол зөвлөлтийн Титаник гэж нэрлсэн. Одоо Титаникийн ослтой адилтгаж ингэж үтсэн байдаг. За тэгээд энэ өнөөдрийн дугаарыг бэлтгэхэд бид нэр үндсэндээ нэг 3 их сурвалж дээр яг төвлөрч ажиллаа. Эхнийх нь бол бидний нэг нэлээд өмнө ашиглаж ирсэн Чимбат багшийн байгалийн зун гайхамшиг гэдэг энэ бүтээлээс ижил мөрний бэлтгэлийн талаар мэдээлэл авсан бол Архив X Ужасная катастрофа на Волге буюу ижил мөрөн дээр болсон аимшигтай одоо явдал. Волга гэдэг чинь ижил мөрөн шүү дээ. За гурав дахь нь бол англи хэл дээрээс Archie's Archive, The Soviet Titanic, Suvorov Cruise Ship Disaster гэсэн энэ одоо 3 дугаараас энэ 3 их сурвалжаас өнөөдрийн одоо дугаар бүрдлээ. Та бүхэнд одоо таалагдсан байх гэж найдаж байна. Хэрвээ манай контент та бүхэнд таалагддаг бол subscribe дарж манай суух нэг дээрээ за мөн доорх гарч байгаа хандвийн дансанд 1000 төгрөг хийхэд та бүхэн биднийг маш их хэмжээгээр дэмжиж дараагийн контент гарах энэ одоо үе хаалгыг нээж байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. За ингээд сайхан амраарай. Дараагийнхаа дугаараар уулзцгаая.